Кикбоксинг клубыг байгуулад манай 2 дахь жилдээ орж байна. 2006 оны 12 сард байгуулсан. За энээс хойш их баггүй амжилтуудыг бид нар олж авсан. Мишель кикбоксинг клубын тамирчид бол их олон тэмцээнд амжилтаа оролцсон. Жишээлхэд Мишель промошн клуб байгуулснаас хойш 2007 оны улсын аваргаас 7 алт 5 мөнгө 4 хүрэл авсан байна. Оросын холбооны улсад болсон өсвөрийн олон улсын кикбоксинг тэмцээнээс алтан медаль авсан байна. Мэргэжлийн кикбоксинг хагас хөнгөнжингийн Азийн аваргын алтан бүсийг бид нар өөрийнхөө орондоо зохион байгуулж, Стрингс клуб зохион байгуулж, Алексей Педосеев гэж хүнтэй тулалдан Киргизийн ингээд алтан медаль бүсийг их орондоо авчирсан байна. Мөн мэргэжлийн кикбоксинг хагас хөнгөнжингийн дэлхийн аваргын алтан бүсийг мөн 2007 онд авсан байна. Хамгийн сүүлд бид нар Макод болсон Азийн танкимын наадмаас 7 хүрэл медаль авсан. Энэ богинохон хугацаанд энэ клуб ямархуу эрчимтэй үр дүнтэй ажиллаж вэ? Ямар их амжилтуудыг гаргаж вэ гэдэг нь харагдаж байгаа юм аа. Тэгээ яг хуу энэ спорт Монгол оронд хөгжих хөрс суур байгаа учраас ийм богинохон хугацаанд ийм өндөр амжилтыг үзүүлсэн байхаа гэж ойлгож байгаа. Яг хуу энэ дээр манай компани зүгээс туслаж дэмжээ залуучуудыг энэ бэлтгэл сургуулаа тогтмол явуулах байр сав бусд юмар нь хангасан гэж ингэж ойлгож байгаа. За 5 эрдэнэ компани талаар та бүхэн мэдэх баха. Дотроо бол Мишель Экспо гэдэг үзэсгэлэн олон улсын үзэсгэлэн ярмаг явуулдаг танхимтай. Мишель худалдааны төвөд 20 хэдэн мянган метр квадрат талбай дээр 100 гаруй аж ахуйн нэгж дэлхийн 13 орны бараа бүтээгдэхүүнийг борлуулж байгаа. Мишель худалдааны төвийг та бүхэн мэдэх бах. Бизнес парк гэдэг одоо 40-од аж ахуйн нэгж үйлдвэрлэл агуулгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Гайлын нэгцгийн үйлчлэгээтэй, гайлын баталгаат болон төр агуулгатай. За дэлхийн олон улсын дэлхийн худалдааны төвийн гишүүн байгууллага байгаа. Танкимын гишүүн ийм байгууллага байгаа. Байхгүй. За тэгээ энэ дээр бас нэг зүйлийг та бүхэнд хэлчихэд Мишель Төв маань 5 эрдэнэ компани 2007 онд нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж болсон. Дүүргийн шилдэг менежменттэй байгууллага болсон. Үйлдвэр худалдааны яам Монголын маркетингийн холбооноос зохиогддог зах зээл тэргүүлэгч байгууллагаар захлаад тэргүүлэгч 2007 гэсэн өргөмжлөлийг авсан. За хамгийн сүүлд бол бид нар шилдэг тогтчлолтой компани гэсэн ийм өргөмжлөлүүдийг бол авчихсан ингээд ажиллаж байгаа. Тэгэхээр бол бид нар энэ тэмцээнэ энэ жил уламжлал болгон бас M1 гэсэн ийм нэр өгч Мишель Гран При 2007 2008 гэсэн тэмцээнийг өөрийн Мишель Экспо төв дотроо явуулахаар ингэж тэргүүлж байна. За тэгээ асуух зүйл байвал манай хүмүүсээс тэгээ асуу да. Мишель Экспо хилдэн хүлээж авах чадaltaй байлаа. Тэгээ Мишель Экспо гэхээр бас гайхаж байгаа. Тэмцээнүүд бол нэг бүхэн өргөө ч юм уу спортын төв орон зохиогдсон шүү дээ. Мишель Экспо нь өөрөө их том одоо зайтай тий. Рингээд засаад, тулааны рингээд засаад ингээд хүнээс болгоход 2000 хүн суух юм боломжтой байгаа. Тэгэхээр энэ ялангуяа спорт сонирхчид, кикбокс сонирхчид өргөнөр ирж бас энийг үзэх юм боломжтой, юм боломж гарч байгаа. Тэгээ энэ хэвлэл уралмарт авчихсан болох юм л та. Би бас түрүү хэл яагаад тэгэхээр хэвлэлийн сэтгүүлчдэд өгөх мэдээлэл ингээд бэлдээд тараацсан учраас сэтгүүлчд маань ерөнхий өөрөөсөө ойлголцыг авцсан учраас ийм их богинохон юм өрнөх ийм л болж байна. За яг за ер нь гадаадын тамирчдыг авч тоглуулах ерөнхийдөө их зардал их өндөр байдаг. Яагаад тэгэхээр мэргэжлийн тамирчид чинь цаана одоо олон улсын дүрмээр тодорхой одоо юу авч урамшуул авах тийм дүрмтэй байдаг. Нэг үеийн тоглолт $10 гэж заасан байд. Тэр одоо олон улсын стандартын дагуу шагнал өгөхгүй бол ирэхгүй байх бас тийм юутай. Нөгөө талаас ирж очиж байгаа бүх зардлыг урьж байгаа тал даах хэрэгтэй байдаг. Энд буудал хоол ирж очиж одоо онгоцны плед гэдэг ингээд бүх юм дээд зэрэглэлийн бас байх хэрэгтэй. Мэргэжлийн гэдэг утгаараа буудал нь өндөр байх хэрэгтэй. Идж байгаа одоо авж байгаа хоол тэ байрлаж байгаа байрал нь дээд бүх юм дээд зэрэглэлийн байх хэрэгтэй. Нисэж байгаа онгоц хүртэл тэдгээр зэрэглэлийнх байх хэрэгтэй гэж юм нарийн дүрэн байдаг. Тэгэхээр гаднаас ингээд тамирчид бол урьсан. Гэхдээ эхний одоо жил анхудаа зохиогдож байгаа учраас ойр хөрш орнуудаасаа өрсөн байгаа. Хакаас
За үзэгчдсэн сонсогч магадгүй Хакас гэдэг республика Хакас гэж байна шүү дээ. Энэ маань Якуттай хил залгаа байдаг юм байлаа. Якут гэж ойлгож байна. Гэхдээ улс гэж явдаг юм байна. Оросын холбооны улсын Хакас улс гэж явдаг юм. За Бурейд байгаа. Мөн Саха улс. Тэ? Оросын холбооны улсын Саха улс гэж явдаг. За Горны Алтай байж байна. Уулын Алтай мууж тэ? Алтай улс гэж явдаг. Энэ одоо мууж хязгаар улсуудаас аль болох ойрхон зардал мөнгө хэмнээд ирж чадах энэ одоо шилдэг тамирчдаг урьдсан. Тэгтээ тэмцээн 22-нд болох учраас өнөөдөр 14 гэдэг чинь бас хугацаа байна шүү дээ. Яг одоо